Оргил цагийн мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрөөр энэ онд багшийн ёс зүйн зөвлөлд 55 өргөдөл гомдол ирсэн байна. 10 чиглэл 32 зохицол шинээр бий болж байна. Ил худалдаа эрхлэх цэгийн тоог нэмэх хэсгийг судалж байна. Эдгээр олон бусад мэдээллийн дэлгэрэнгүй хүлээн авч үзнэ үү? Хамгийн цэнгэг, хамгийн зөөлөн Амритаус. Аймгийн засаг даргын захирамжийн дагуу 7 хоног бүрийн мигмар болон сар бүрийн 15-ны өдрүүдэд арх согтууруулах ундах худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг хоригдсан байдаг. За тэгвэл энэ сарын 22-н 29-ны өдрүүдэд энэхүү захирамж үйлчлэхгүй болсон байна. За дээрх шийдвэрийг гаргахдаа аж ахуй нэгжүүдийн саналыг үндэслэн байна. Аймгийн засаг даргын захирамжийн дагуу 7 хоног бүрийн мигмар гараг болон сар бүрийн 15-нд арх согтууруулах ундах худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг хоригдсан байдаг үлээ. Тэгвэл шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан бар ресторан ажилуулж буй аж ахуй нэгжүүд засаг даргын хамгийн газарт дээрх өдрүүдэд ажиллах хүсэлт гаргасан байна. За дээрх хүсэлтийг судалж үзээд төр зөвшөөрөл олох шийдвэрийг аймгийн засаг дарга гаргажээ. Өөрөөр хэлбэл ирэх болон түүний дараачийн 7 хоногийн мигмар гарагт буюу энэ сарын 22-29-ний өдрүүдэд манай аймагт арх согтууруулах ундах худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг цэгүүд ажиллана гэсэн үг юм. За уг шийдвэр нь энэ сарыг дуустал хүчинтэй. Аймгийн хэмжээ шинжилгээ баяр зохион байгуулагдаж байна. Энэ арга хэмжээний хөрөгийн аж ахуй нэгж байгууллагууд 19 сарын 10-аас эхлээд шинжилгээний арга хэмжээг бол томоохон баар ресторануудад зохион байгуулж байна. Аж ахуй нэгж байгууллагаас аймгийн удаадраа санал тавьсан. За энэ санал тавьсны үндсэн дээр 15, 22, 29-ний өдрөөс согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах зөвшөөрөл олгооч гэж санал тавьсан. За бид нэр тухайн саналуудыг харгалзан үзэж зөвхөн 22-29-ний өдрөөс согтууруулах ундаа худлаач болох юмаа гэдгийг тооцож үзээд аймгийн засаг дарга санал тавьж аймгийн засаг даргын 2015 оны 12 сарын 15-ны өдрийн А-дараа 629 доо захимж гаргаж энэ өдрүүд бол согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрлийг бол олгосон. За өнөөдрийн байдлаар манай аймагт арх согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч 436 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. За энэ сарыг дуустал мигмар гарагуудад дээрх газрууд ажиллах тул холбогдох байгууллагуудын зүгээс хяналт тавих гэн. Мөн эргэж шинэ жилийн хүлээ авалт баяр ёслолд оролцохдоо согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэх үд шорын цагаар ганцаараа явахгүй байхыг аймгийн засаг даргын хамгаалалтын газрын хууль зүйн хэлтсийн дарга санууллаа. Аймгийн боловсрол соёлын газрын дэргэд оронтооны бус багшийн ёс зүйн зөвлөл ажилладаг. За энэ онд ёс зүйн зөвлөлд нийтдээ 55 өргөдөл гомдол ирсний дийлэн хувийг сургууль цэцэрлэгүүдийн хүүхдээс мөнгө хураах асуудал эзэлжээ. Ёс зүйн зөвлөлд аймгийн засаг даргын хамгийн газар, боловсрол соёлын газар, сургууль цэцэрлэгүүдийн удирдах албан тушаалтан багш нараас бүрдсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тус зөвлөл нь боловсрол соёл шинжилгээ ухааны сайдын 2007 оны 41-р тушаалыг хэрэгжүүлэх, за мөн багшийн ажлыг үнэлж дүгнэх, багшлах, эрх олгох, мэргэжлийн зэрэг олгох, хасах журамтад үүсвэлэн үйл ажиллагаа явуулдаг байна. 2014 онд боловсрол соёлын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлд 92 өргөдөл гомдол ирж байсан бол энэ оны байдлаар 55 өргөдөл гомдол ирж буурсан дүнтэй гарчээ. Зөвлөлд хандан ирүүлж байгаа өргөдөл гомдлын дийлэн хувийг мөнгө хураах, хүүхэд зодох, багшийн ёс зүйтэй холбоотой асуудал эзэлдэг байна. Үүтэй холбоотой байсан бэ гэхээр манайд ер нь ихэвчлэн гараад идэг асуудал бол мөнгө хураахтай холбогдсон, хүүхэд зодохтой холбогдсон багшийн ёс зүйн асуудал бол хөндөгдөж орж ирдэг байгаа. За энэ дээр бол манайх боловсрол соёлын газраас 2014 оны А55-гийн дараа тушаалал гарсан байгаа. За үүнтэй холбогдуулаад нөгөө талд нь бас нэг энэ мөнгө хураахтай эсрэг байр суурьтай эцэг буюу бас иргэд бас маш олон байдаг. За нөгөө багш нар маань бас яг энэ мөнгө хураахтай зэрэгцүүлээд хит их мөнгө хурааж тийм ээ хавтгааруулах хит их одоо нөгөө хэрэгцээний биш мөнгө цуглуулах иймэрхүү асуудал бас гараад байдаг гэсэн учраас энэ тушаалыг бол манайх гаргаж хэрэгжүүлж бас ажиллаж байгаа. За үүний үр дүнд бол манайх мөнгө хураахтай холбогдсон асуудал бол ерөнхийдөө 50% буурч чадсан. За эцэг хэрэгдээс ирүүлж байгаа өргөдөл гомдлын тоог нь аваад үзэх юм бол ерөнхийдөө 60% буурсан үзүүлэлт дотор бол мөнгө хураах нь голлон буурсан байна. За хүүхэд зодох асуудал бас нэлээд байгаа. За энэ зодно гэдэг маань бас хоёр талтай болоод байна. Одоо сүүлийн үед бас эцэгчүүд одоо цөөн тооны хүүхэд гаргасан. Тэгээд тэд нар бол маш эрхэлдэг учраас тий өөрийгөө зөнгөөр нь байлгаж багш нараа бас үг хэлүүлэхгүй байх ийм зөрчилтэй холбоотой бас иргэдээс одоо гомдол ирдэг байгаа. За энэ тал дээр нь бол манайх багшийн эрхийг хамгаалах гэсэн ийм чиг үүрэгтэй бас ажилладаг. За нөгөө талаар хэрвээ багш маань бас зөв бас шаардлага тавиад эцэг болон хүүхдийг зодох, тийм үг хэлээр доромжлох, бие махбодын шийтгэл үзүүлэх гэсэн ийм одоо зөрчил гаргасан байх юм бол манайхаас холбогдох хууль дүрмийнхаа дагуу
бас шийтгэл оногдуулдаг байгаа. Тухайлбал аймгийн боловсрол соёлын газраас сургууль цэцэрлэгийн хүүхдээс мөнгө хураагтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой 2014 онд А55 дугаар тушаалыг гаргасан байдаг. Энэ нь эцэг эхчүүд өөрийн хүсэлтээр боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор мөнгө хураадаг. Энэ тохиолдолд эцэг эхчүүд энэ мөнгийг тухайн сургууль цэцэрлэгийн нэмэлт дансанд тушаах боломжтой. Өөрөөр хэлбэл багш бэлэн мөнгө хураах ёсгүй, эцэг эхчүүд бэлнээр тухайн багшид мөнгө өгөх ёсгүй юм а. Нэмж мэдээлэхэд 2014 оны байдлаар хүүхэд зодсон асуудлаар 3 багш ажлаасаа халагдаж байсан байна. Харин энэ оны хувьд ажлаас халагдсан багш байхгүй байна. Багшийн ёс зүйтэй холбоотойгоор өргөдөл гомдол санал хүсэлтэд иргэд олон нийт ёс зүйн зөвлөлд бичгээр болон утсаар биечлэн өгөх боломжтой байдаг байна. Нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй болгох зорилгоор энэ салбарт хэд хэдэн өөрчлөлт хийгдэж эхэлсэн байна. За тухайлах юм бол нийтийн тээврийн 10 чиглэлд шинээр 32 зогсоол бий болгосон байна. За мөн хэд хэдэн зогсоолыг шилжүүлэн байршуулжээ. За манай аймгийн нийтийн тээврийн 10 чиглэлд 32 зогсоолыг шинээр бий болгожээ. Ингэхдээ иргэдийн саналыг үндэслэсэн байна. За тухайлбал нийгмийн халамж үйлчилгээний хилтэс, залуус өнөр хороолол, Эрдэт медикал онцлогоо эмчилгээний төв, Эрдэнэ төлөвлөр хязгаарлагдмал хариуцлагатай компани эмнэлэг сувиллалын алба гэсэн байршлуудад нийтийн тээврийн зогсоол шинээр байгуулжээ. Мөн дуудлагын такси үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслүүд нэг зогсоолд байрлаж иргэдэд үйлчлэх юм байна. За эдгээр өөрчлөлтүүд нь нийтийн тээврийн үйлчилгээнд эхний болон эцсийн буудлуудыг тогтоож мөрдүүлэх зорилготой гэнэ. Ингийн тулд тухайн чиглэлийн эхлэл төгсгөлийн буудал тус бүрт диспетчер ажиллуулахаар төлөвлөжээ. Нэгдүгээр ялангуяа иргэдээс сан дээрсэн зогсоол шинээр нэмэх асуудал. Энэ застаргын их нийтийн тээврийн байдаг. Одоо халамж төв, нөгөө залуус хороолол, өнөр хороолол, тэгээд бүсийн онцлог эмчилгээний шинжилсэн нэг төв байгаа шүү дээ. Медикал төв, сувиллалын төв гэсэн энэ чиглэлүүд төр таксины зогсоолуудыг нэмж байгуулсан. Ер нь бол цаашдаа нийтийн тээврийн үйлчлэх юм эхний буудал руу эцсийн буудал гэдгээр нь бид нар засуулт хийж одоо жишээ нь одоо Эрдэнэ чиглэлч овсноороос явдаг бол овсноорын эхний буудал нь эцсийн буудал юм зах юм эсвэл ерөөсөө зах гэдгээр одоо тодорхойлж өгч тэрэн дээр диспетчер ажиллуулах талбайг зэглэх ийм асуудал хийж. За мөн замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлдэг хэд хэдэн зогсоолыг шилжүүлэн байршуулсан байна. За үүнд урт цагааны зогсоолыг PC мол худалдааны төв рүү, Баян худалдааны төвийн дэргэдэх зогсоолыг Даниста худалдааны төв рүү шилжүүлэн байршуулжээ. Мөн Дэнж багийн чиглэлд зорчигч тээвэрлэх үйлчилгээ эрхлэгч машинуудын зогсоолыг 6-гийн 2 дугаар байрны урд төвлөрүүлсэн гэн Дашрам дуртахад манай аймгийн нийтийн тээврийн салбарт 7 аж ахуйн нэгжийн 700 гаруй тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Хамгийн цэнгэг, хамгийн зөөлөн Амритаус. 21 цагийн мэдээ үргэлжилж байна. Нийгэм улс төр мэдээллийн тогтмол хэвлэл шинэ мэдээ сонин 1000 дахь дугаараа энэ 7 хоногт уншигчдийнхаа гар дээр хүрэхэд бэлэн болсон байна. За шинэ мэдээ сонин 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдөр анхны дугаараа гаргаж байжээ. Орхон аймгийн нийгэм улс төр мэдээллийн тогтмол хэвлэл шинэ мэдээ сонин одоогоос 17 жилийн тэртээ буюу 1998 оны 12 дугаар сарын 23-нд анхны дугаараа уншигчдтай хүргэж байсан байна. Энэ үеэс хойш 60 гаруй уран бүтээлчид 20 гаруй идэвхтэн бичигчдийн хүчээр 1000 дугаарыг уншигчид хүргэжээ. Тухайлбал анхны дугаараа гаргаж байсан 1998 онд хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдаж байсан орон нутгийн сонгуулийн жил тухайн үеийн ерөнхий сайд Наран анхны томилолтоо Орхон аймгаас эхлүүлж байсан гэгчлэн тухайн үеийн үйл явдлын сонирхолтой мэдээллүүд анхны дугаарт нь бичигдэн үлджээ. Тухайн жил болсон 1998 онд болсон Орхон аймгийн орон нутгийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан аймгийн иргэдийн хурал засаг дарга яг томилогдож байсан үе бас энэ дугаарт их тод мөрөө үлдээсэн байна. Тухайн үед бол Эрдэнэтийн засаг даргаар цагнаад орж томилогдож байсан энэ мэдээлэл анхны дугаарт орсон байна. Гэх мэтлэнгээр их одоо дурсамжтай энэ дугаараа уншигчтай хүргэж байсан байна. За ингээд шинэ мэдээ сонин энэ цагаас хойш тасралтгүй хэвлэгдэн уншигчтай тогтмол хүрч байнгын захиалагчтай болж орон нутгийн одоо сонинуудын тодорхой загвар түүчэн болж ингэж явж ирсэн. За энэ 98 онд шинэ мэдээ сонин анхны дугаараа хэвлүүлснээс хойш жилийн дараа 2000 онд Завхан аймагт, Ховд аймагт одоо ийм анхны чөлөөт сонинууд үүсэн бий болж анхны дугаараа шинэ мэдээ сонины редакц дээрж бэлтгэж хэвлүүлж гаргаж ирсэн байдаг. Тэр үед бол компьютер техник дөнгөж гарч ирсэн үе.
ер нь бол их өндөр үнэтэй. Сканер, одоо фотоаппарат энэ төр бол одооны энэ шилдэг загварууд бол байгаагүй. Шинэ мэдээ сонин гарсан цагаас эхлэн бусад аймгийн хэвлэл мэдээллийг хөгжүүлэх сони редакцийг бэхжүүлэхэд үлгэр жишээ туршлага болж ирсэн. За одоо 21 аймагт салбарласан редакцууд нь амжилттай ажиллаж байна. За одоогийн байдлаар шинэ мэдээ сонин 1800 орчим захиалагч уншигчдтай болжээ. Шинэ мэдээ сонины хамт олон 1000 дахь дугаараа тусгай дугаар хэлбэрээр бэлтгэн уншигчдийнхаа хүртээл болохоор зорж байна. Тусгай дугаард тус сонинд ажиллаж байсан үе үеийн уран бүтээлчдийн сэтгэгдэл хөгжилтэй агшин 17 жилийн буюу 1000 дугаарт гарсан сонирхолтой содон бүхнийг багтаасан байна. Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан ил худалдаа эрхлэх сонирхолтой иргэд Баян өндөр сумын эцэг даргын тамгын газар хүсэлтэд олноор ирүүлэх болсон байна. За өнөөдрийн байдлаар тус сумын нутаг дэвсгэрт ил худалдаа эрхлэх зөвшөөрөлтөй 26 цэг байдаг. За үүнийг нэмэх боломжтой эсхийг судлах ажлын хэсэг томилогдсон байна. За өнөөдрийн байдлаар Баян өндөр сумын нутаг дэвсгэрт ил задгаа худалдаа эрхлэхийг зөвшөөрсөн 26 цэг байдаг. Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан ил худалдаа эрхлэх сонирхолтой иргэд тус сумын засаг даргын тамгын газарт хүсэлт гаргах нь орширчээ. Тиймээс дээрх цэгийн тоог нэмэх боломжтой эсхийг судалж байгааг нь за үүний дагуу ажлын хэсэг байгуулагдсан байна. За уг ажлын хэсэгт холбогдох бүх байгууллагын төлөөлөл багтсан бөгөөд за одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа ажээ. Мессеж дараан захирамжаар ил задгаа худалдаатай холбоотой ажлын хэсэг гараад энэ 7 хоногоос бол ажиллаад эхлэх чинь. Тэгээ энэ захирамжийн хүрээнд бол энэ шинэ жилийн худалдаатай холбоотой энэ бол нөгөө баяр ёслолын төр зургийн ийм худалдаа үйлчлэгчид ихээр гардагтай холбоотой ямар газрууд цэгүүд дээр ажиллах боломжтой. За одоо тухайлсан одоо аж ахуйн нэгж байгууллагуудын ойр орчмын 50 м-тэй одоо худалдаа үйлчлэгийг эрхлүүлэх гэж байгаа бол ийм хэцэгцтэй журам тэгээ дээрэс нь эрүүл ахуйн ариун цэврийн энэ шаардлагуудыг хангасан бараа бүтээгдэхүүнийг яаж худалдааж борлуулах уу гэдэг юм уу. Энэ асуудлууд дээр бол аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажилладаг зүйл төр ер нь тохирсон. За түүнээс гадна бэлүү ориглон дарсны худалдаа гарах нь дамжиггүй гэж холбогдох байгууллагуудаас нь үзэж байгаа юм байна. За тиймээс тухайн худалдаа явагдах талбай нь эзэмшлийн 50 м-т нь харьяалагдж буй аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулалт хийх үүрэг өгөхөөр төлөвлөжээ. Зөвшөөрлөгүй худалдаанд ч мөн ялгаагүй аж ахуйн нэгжүүд хяналт тавьж таслан зогсоох үүргийг холбогдох журмын дагуу хүлээдэг байна. За харин зарагдж байгаа барааны чанар стандартад мэргэжлийн хяналтын газар тэргүүтэй байгууллагууд хяналт тавих гин мөн салют буюу пиротехникийн хэрэгслийн худалдаанд онцгой байдлын газраас хяналт тавина гэлээ. Аймгийн засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлан таниулах зорилготой замын хөдөлгөөний цагаан толгой сэдвт алтан хонх тэмцээнийг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүд болон багш нарын дунд зохион байгуулж байна. Энэхүү тэмцээнийг хууль зүйн хэлтсээс 2 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Тэмцээнд улсын тэргүүний 15 дугаар цэцэрлэг, 1-р цэцэрлэгийн ахлах бэлтгэл бүлгийн 30 гаруй хүүхэд оролцож замын хөдөлгөөний тухай мэдлэгээсээ хуваалцсан өрсөлдсөн юм. Алтан хонх тэмцээний зорилго ач холбогдол нь сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгийн багш хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох, дадлага эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа гэдгийг хэлж байна. Хэлцээс Орхон аймгийн сувийн цэцэрлэгүүдийн дунд замын хөдөлгөөний цагаан толгой сэдвт ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд хахаа тэмцээн багш нарын дунд алтан хонх тэмцээнийг зохион байгуулж байна. Ер нь бол жил болгон уламжлалт болгон зохион байгуулдаг энэ тэмцээн байна. За ер нь энэ тэмцээний ач холбогдол маань гэхээр одоо 0-оос 9 настай хүүхд замын хөдөлгөөнд ганцаараа буюу те оролцох тийм хуулиндаа тийм заалт байдаг оролцохсгүй заавал харгалзан дэмжлэгтэй явуулдаг. Энэ үүднээс цэцэрлэгийн одоо бэлтгэл бүлгийнхэн маань энэ анхаа тэмцээнд оролцсноор үр дүн нь одоо өргөн бүлгийн мэдлэгтэй болох ийм ач холбогдолтой байна. Цаажилтав. Хэдэн настай вэ? 5. Машин ирж гэнэ үү гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Цагаан ээж автаа хөтөлж. Энэ оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас нэг хүүхэд амнасаа алдаж 7 хүүхэд хүн 7 хүндөвтөр гэмтсэн гэсэн мэдээллийг замын цагдаагийн засгаас өгч байна. Эцэг эхчүүд багш сургууль хүмүүжүүлэгчид замын хөдөлгөөнд бага насны хүүхдийг ганцаараа оролцуулахгүй байх энэ талын дүрм мэдлэг чадварыг хүүхдүүдэд бага балчраас нь олгох нь олон талын эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг байна. Үргэлжлэл үзэгч та бүхэн улсын эх оронд болоод дэлхийн техно болж өрсөн онцлог мэдээллийг сахимаар бэлтгэсний хүлээн авч үзсэн үү? За энэ сарын 9-ноос 18-ны өдрүүдэд Белорусын нийслэл Минск хотно олон улсын дүүрийн гоцлол дуулаачдын уралдаан болж байгаа лээ.
Тус уралдаанд нийт 18 орны 280 гаруй уран бүтээлч өрсөлдсөнөөс шилдэг 10 дуулаач 3 дугаар шатанд тунаж үлдсэн байна. За манай улсаас улсын дөөр бүжгийн Эрдмийн театрын дуулаач Анхбаяр, Хүрэлбаатар нар шилдэг 10-т багтаж өнөөдөр Гран Прийн шагналын төлөө өрсөлдөхөр болоод байна. Тэд Минскийн дөөр бүжгийн шилдэг дуулаачтай хамтран дуулах ёстой ажээ. За өнөөдөр орой болох 3 дугаар шатны уралдаанд төрүүлсэн дуучин Гран При шагналыг $10,000 хамт гардан авна. За харин 1-р байрын эзнийг 8,000, 2-р байрын шагналыг 6,000, за 3-р байрын дуучныг $4,000 шагнал хүлээж байна. Оросын нэгэн аялал жуулчлалын компани 2016 оноос Сирия рүү бүр дайны талбар руу жуулчин илгээх болжээ. Энэ үйлчилгээнд зориулан Аса Товер барааны тэмдгийг хүртэл авахаар Рос патент агентлаг руу хүсэлтэд явуулаад байна. За уг аялалд дангаараа болон цөөн тоогоор яваа бүлэг жуулчдыг хамруулж 4-5 хоногийг Сирид өнгөрүүлнэ. Аяллыг зохион байгуулах Мегаполис компани Орос дахь Сирийн элчин сайдын яамтай холбоо барьж саналаа танилцуулаад байгааг нь за мөн Сирид дэх зочид буудал тээврийн компаниудтай гэрээгээ ярилцаад хэлжээ. За компанийнхны үзэж байгаагаар хэдийгээр аялал жуулчлалын салбар хямраад байгаа ч дайны талбарт биеэр очин гамшигыг мэдрэх хүсэлтэй хүмүүс үргэлж байсаар байна гэж тайлбарласан байна. 2011 онд эхэлсэн Сирийн иргэний дайнд 220,000 орчим хүн амиа алдаж 7.6 сая хүн орон гэрээсээ дайжсны 4 сая нь гадаадад дөрвөөд байгаа юм. За дэлхийн хамгийн авьяаслаг гоо үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг дэлхийн мис 2015 тэмцээн бүгд найрамдах Хятад ард улсын Хайнан аралдах Санья хотод болж байна. Эх орноо төлөөлөө оролцож буй мис Намшрын Ануу загварын дайсны гараанд топ 10-т багтсан байна. Дэлхийн мис 2015 тэмцээний финалийн шалгаруулалт энэ сарын 19-ны өдөр болох бөгөөд мисийн эдгээр өдрүүдэд явцын үнэлгээгээ цуглуулсаар байна. За эх орноо төлөөлөө оролцож буй мис Ануу энэхүү эхний шалгаруулалтанд амжилттай оролцож топ 10-т багтлаа. Хамгийн цэнгэг, хамгийн зөөлөн Амритаус. Үзэгч та бүхэнд 21 цагийн мэдээ танилцууллаа. Хөтөлбөрийн төгсгөлд цаг агаараа мэдээлэл хүлээн авч үзнэ үү? Баяртай үзэгчдээ.